За 3 дугаар тохиолдол. Өвчт нь 19 настай эрэгтэй амны үнэндийн зүгээс зуухад зөрүүтэй гой зүйд сэтгэл ханамжгүй болсон шалтгаанаа амны үнэндийн эмчид хандсан. Бага наснаас нүүрний доод хэсэг илүү урагшаа таваасан байдаг. За гэр бүлийн гишүүд нь ерөнхийдөө анзаарч ирсэн ч гэсэндээ сүүлийн жилүүд илүү мэдрэгдэж хаяа эрүү юм төвчгдөх, цоошлогдох мэт юм зовиртой санагдсан. За гэр бүлийн анализаас нь эцэг болон ах нь ижлэгийн юм төстэй нүүрний бүтэцтэй бөгөөд аль нь мандибула прогнатизм онцлогдсон түүхтэй. За биеийн ерөнхий үзэлгээр болохоор биеийн өсөлтөнд хэвийн амны үндэд болохоор эрүү за тэгээд урагш юм байрлсан. За тэгээд эрүүний үеэр болохоор амны үндэд дуу ингээ эрүү хөдлөхөд ам дуу гардаг. За тэгээд цээжний хүндийн арга ясны хэлбэр байршил нь болохоор зэгтэй зүйл илрээгүй. За асуулт. Нэгдүгээр асуулт мандибулар прогнатизм үед эрүүний үеэр чимээ сонсогдох нь ямар эмгэг жамаар тайлбарлагддаг вэ? За энэ нь болохоор эрүүний үе буюу TMG гэж байгаа. За энэ нь болохоор юм хит их ачаалал үүснээс эрүүний хэвийн бус байрлал нь болохоор юм дискний гажуудлаар түүнээс нь болоод хөдлөх үеэр юм чимээ сонсогдож байгаа. Тик так юм хаагаж байгаа юм шиг чимээ сонсогддог. За хоёрт болохоор клиник үзэлгээр нүүрний бүтэц ямар өөрчлөлттэйсэн бэ? За нүүрний бүтэцийн хувьд болохоор юм нүүрний доод буюу юм эрүү нь болохоор юм урагшаа за тийм юм жоохон илүү юм урт санагдчихсэн. Урт юм баг зэрэг юм өөрчлөлттэй. Тэгээ энэ илүү юм урагшаа уртаас хэмжээсэн. За гуравт нь болохоор ADMST1 ген ямар үүрэгтэй вэ? За энэ ген нь болохоор экстраселлюляр матриксийн задралд оролцдог металлопротеиназаг ферментүүдийг кодолдог. За энэ болохоор нүүрний ясны хөгжилд оролцдог буюу юм холбоос эдэнд оролцдог гэсэн. За тэгээ хоорондын матриксыг шинжлэх замаар яс мөгөөрсний хэлбэрчлэлтийг хангадаг. За дөрөвт мандибула прогнатизм үед ямар хүндрэл үүсэх болзошгүй вэ? За энэ өвчтөнд байгаа ингээд цаашаа явах юм бол эрүүний үеийн өвдөлт болон төвчлөлт нь илүү нэмэгдэнэ. За тийг ингээд хадалтын гажиг үүснэ. За мөн амьсгалын замаар ингээд юм хорхирох, унтчихтай юм тухтай юм амарсан мэдрэмж авахгүй. За тэгээ мөн гоо зүйн үед асуудал үүсдэг. За тавт нь энэ эмгийн ямар аргаар ажиллах вэ? За энэ эмгийн болохоор эмч шүдний эмч буюу одоо нүүр амны эмч нь клиник үзлээ хийх за мөн рентген зураг даруулах буюу шүдний нийтэнд даруулах за мөн эрүүний үений зураг гэж байгаа. За тэр үений зургийг даруулах зэрэг мөн CT-гээр харах боломжтой. За 6-ад нь болохоор өвчин үүсэх шалтгаануудыг дурдна уу гэж байгаа. За энэ өвчин үүсэх шалтгаан нь болохоор ерөнхийдөө ихэнхдээ удамшлын шалтгаанаар болоод ийм ясны хит төсөлтийн үед болохоор энэ өвчин үүсэх боломжтой. За энэ өвчин ямар эмчилгээг санал болгох вэ? За энэ өвчин гэх юм бол яг ийм хүндэрсэн байгаа үед болох юм бол месаслын аргаар илүү ийм яг ийм нормал хэвийн болгож болно. За тэгээ мөн тэр зарим тохиолдолд болохоор эрүүний үеинд болохоор физиотерапи гэсэн хэрэгж болно. За 8 болохоор эмчлэх үед болохоор одоо эмчилгээ үед бол гарчуулах хүндрэлүүд юу бий болох уу гэж байгаа. За энэ нь болохоор эмчлэхгүй цаашаа удаа явах юм бол одоо эрүүний үе буюу эрүүний үе нь болохоор юм байнгын өвдөлтөд явдаг. За тэгээ энэ байнгын өвдөлтөд явснаас болохоор үйл ажиллагааны алдагдал ороод за тэгснээр хоол боловсруулах замд асуудал үүсдэг. Буюу юм өвчин үүсдэг. За тэгээд 9 нь өвчтөн гэр бүлтэй болох бодолтой бөгөөд удамшихаас айж байгаа. Түүнд ямар зөвлөгөө өгөх вэ? За энэ өвчний ерөнхийдөө бол удамшиж байж болох ч гэсэндээ заримдаа ингээд ер нь бол эрүүл хөхөд төрөх боломжтой. Түүнийгээ болохоор одоо удмын эмчтэй маш сайн ярилцаад тэгээ зөвлөгөө авах хэрэгтэй мөн удмын гэр бүлийн зөвлөгөөг ингээд эмч нь өгөх хэрэгтэй гэдэг. За аргат нь болохоор шинж тэмдэг илэрсэн цагаас хойш үзлэг шинжилгээнд хамрагдсан бол эмнэлзэд өөрчлөлт гарах боломжтой байсан уу гэж байгаа. За энэ өвчин ингээд
аль эрхэхэн шиг үзүүлсэн бол яг хуу эмч түүнийг одоо эрүүний өсөлтийг ч юм уу хэмжээд түүнээ тохирсон эмчилгээгээр хийж явах боломжтой байсан учраас эртхэн үзүүлэх юм бол үүний засах боломжтой байсан гэж байгаа. За баярлалаа.